За эрхэм үзэгчдээ сайхан амарч байна уу? Channel 11 телевизийн үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай ээлжид infotainment эхэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгээр өнөөдөр бид манай нэвтрүүлгийн сэдэв бол хувилдаан. За хувилдаандаа битээр Маршал Тухачевский зөвлөл болгосон Маршал Тухачевскигийн Сталины эсрэг хувилдааны талаар ярихаар бэлдсэн. зөвхөн Сталин гэхгүй Тухачевскигийн Орос засгийг зөвлөлт засгийг унгаах одоо тийм хувилдаан төлөвлөгөө зохиосон тухай мэдээллүүдийг бол цуглууллаа. За тэгэхээр зэрэг Тухачевский гэдэг хүн маш тод хүн. Тэгээд одоо юу гэдгийг зөвлөлт холбоот улсын түүхэнд болохоор зэрэг Хрущев гарч ирж түүнийг цагаатгаснаар Тухачевский гэдэг нь тодорхой болсон. За тэгээд мэдээж маш тод хүн зөвлөлт холбоот улсын анхны маршлуудын нэг учраас түүнийг дагсан маш олон миф одоо домог гэдэг юм одоо тий ийм яриануудыг бодит баримтууч байдаг. Тэгэхээр өнөөдрийн битээр ярилцах зүйл үнэхээр Тухачевский урагч байсан юм уу? За үнэхээр хувилдаан зохиосон юм уу гэдэг талаар бас нэлээд мэдээлэл бэлгэлээ. Тэгвэл та сая их учир битүүлэг хэллээ шүү дээ. Гинт ингээд айгүй том маршал байж яснаа. Сүүлдээ одоо тэр хүнд юу болцсон те. Тэр одоо маршлыг бол зөвлөлт улсын хамгийн залуу маршлуудын нэг гэж хэлдэг юм. Яагаад гэвэл иргэний дайны үеэр бас Цэргийн хаврын гавьяаг бол 20 идэх настай байхдаа мундаг том одоо гавьяануудыг байгуулж ирсэн гэдэг юм байлээ. Ер нь түүний залуу насны талаар өөр юу гэж ярьдаг юм бэ? Ер нь өөрөө болохоор зэрэг хоосорсон язгууртны хүүхэд. За тэгээд хоосорсон язгууртны хүүхэд өөрийнх нь шүтэн нь бол Бонапарт байсан. За тэгээд Наполеон байсан гэсэн үг. За тийм учраас цэргийн хүн болох их мөрөөдөлтэй байсан. За тэгээд бага байхдаа нэг кадетын корпус гэж одоо хаан засгийн үеийн цэргийн сургууль. Тий, одоо хүүхдийн сургууль сурч байгаа. Тэрнийгээ төгсөөд дараа нь бас цэргийн сургуульд оролцсон. Сурвалжид цэргийн одоо юу гэдэг нь зүтгэлтэн байж байгаа. Тэгэхээр зэрэг улаан айрамд өөрөө одоо сайн дураараа 25 настай байхдаа л эзэлж орсон. Дэлхийн 1-р дайнд айгүй мундаг байлдаж байсан. Иргэний дан тий. Дэлхийн 1-р дайнд. Тий. Нэг Германтай байлдсан байлданд айгүй мундаг байлдаж байгаа. Тэгэн гутаа Германд олзлогдсон тэр чинь. Герман тий дэлхийн 1-р дайнд юу яаж яагаад Германд олзлогдохдоо их сонирхолтой нь болохоор зэрэг зарим хүмүүс нь одоо юу гэдэг германчуудаа байлж байгаа үхээ мөхөө гэдэг чинь. Тэгэхэд Тухачевский бол хамгийн түрүүнд бууж өгсөн хүмүүсийн нэг нь гэж байгаа. Гэхдээ Германы олзны лагерт байжгаад энэ чинь дэлхийн 2-р төвч дэлхийн 1-р дайнд учраас олзны лагераас нь одоо 4 удаа бүгдлэгөө оргох орлого хийгээд баригдаад 5 дахьтаа бол оргоод 1917 онд зөвлөлт холбоот улсад ирсэн. Ирээд улаан айрам сайн дураараа орсон. Тийм байгаа даа. Буу адал явдал тий. Хувьсгалын өмнө. Хувьсгалын өмнө бол бужигнаж жбайгаа. За тэгвэл бас тийм баримт байна. Оросын одоо улаан айрамд илсний дараа хувьсгал гарсны дараа Оросд иргэний дайнд игдсэн шүү дээ. Тий. За тэгэхэд цагаатнуудын эсрэг хаан засгийн унгаая гэж одоо большевикууд гарч ирсэн тийм ээ. Энэ бол түүхэнд ойлгомжтой үйл явдал. За гэтэл Тухачевский бол өөрөө бас юм цэргийн айрам ахлаад тэгээд нөгөө Омскийг чөлөөлсөн нэг дайн гэж ярьдаг шин. Тий. Ер нь тий одоо юу гэдэг нь Колчак эсрэг тэмцсэн, мундаг тэмцсэн. За Зеникин гэдэг тэр үеийн одоо Орсын цагаан цэргийн том генералууд эсрэг амжилттай тэмцсэн. Дээрээс нь Кронштадт гэдэг сонирхолтой Кронштадтын одоо усан цэргийн флот гэж байсан. Кронштадтын флотын анх октябрь хойсголыг бараг эхлүүлсэн гэдэг тэд нар юу гэдэг нь одоо цэрэгээр энгийнээр бол ажиллаа хаяад
тийм үү. Тэгээ хувьсгал хийн мэнэ гэж хэлсэн тэр байдаг бол дараа нь хувьсгал ясны дараа Кронштадтын өөрсдөө хувьсгалын эсрэг буслаг гаргасан. Тэрийг Тухачевский очиж цус хасгаруулан дарсан. За тэгээ Тамбовын бослого гэдэг одоо бослогыг бас дарсан. Энэ үед нь болохоор буйдаа бол химийн зэвсэг хэрэгжилж тэр одоо юу гэдэг босгочдыг дарсан гэж ярьдаг. Тийм байлээ. Тийм байлээ. Гэхдээ яг үнэндээ бол химийн зэвсэг хэрэгжилсэн хэсэг нь айгүй эргэлзээтэй байдаг. Зүгээр яг сүүлд нь түүнийг ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэгжилсэн гэдэг тийм буруудагсан шүү дээ. Тэгтэл яг тухайн үед улаан аримд химийн зэвсэг байсан үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Дэлхийн 1-р дайнд химийн зэвсэг хэрэгжилсэн германчууд. Гэхдээ бас химийн зэвсэг гэдэг нь байсан хэсэг нь тодорхойгүй. Химийн зэвсгийг ашиглах хүмүүс байсан одоо мэрэгчлээ хүмүүс байсан хэсэг нь тодорхойгүй. Бүр тэгж ярих юм бол тухайн тэр үед химийн зэвсгийг хэрэгжилж болохгүй гэсэн олон улсын акт гараагүй байсан учраас одоо юу гэдгийг бас химийн зэвсэг хэрэгжилсэн гэж болох юм болчихж байгаа байхгүй тийм ээ. Хоригдоо их шүүмжилсэн л байд юм. Тий, их шүүмжилсэн түүнийг. Тэгэхээр зэрэг иргэний дайнууд ийм юу байсан чиний хэлдгээр Омскийг одоо булааж авсан. Гэхдээ нэг удаа бол мундаг ялагдсан гэж байгаа. Нилээд мундаг гоё ялж яваад одоо улаан армийн хувьсгалт одоо Оросын РКК гэдэг чинь тий. Революционный юу вэ Красная армия гэж байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг хувьсгалын улаан армийн одоо бүр армийн хүртэл командалж явсан. За тэгээд явж явах үедээ бол ялагдал хүлээсэн. Харин тэр ялагдлыг нь болохоор хүмүүс нэг тийм ярьдаггүй. Ялагдсан гэж буруудахгүй. Гэлээхдээ тэр чигээрээ одоо улаан армийн командлагч явсараад зөвлөлт холбоот улсын анхны маршлуудын нэг болсон. Зөвлөлт холбоот улсын Батлан хамгаалах ардын комиссариат дид комиссар болсон гэж байгаа. Харин ардын комиссар нь Ворошилов байсан. Климент Ворошилов гэдэг иргэний дайны баатар. Түүний давтлах дайтах хүсэл нь бүр хобби мэт одоо ингээд дотроос нь ингэж ундарч гардаг байсан билээ. Байлдаа ийм тактик боловсруулъя тий. Голцоо улаан галзуу зоригтой юм шиг хинээч төсөөлд байхгүй юм эсрэг талынхаа дайсныг туршуул маркер хийхгүй шууд хам хүчээ гаргаж ирэл тал талаас нь орно гэсэн тийм сонин тактиктэй хүн байсан гэж ярьдаг. Айгүй их мундаг юм шинчилж байсгүй юу санаачилж байсан гэж. Жишээлх юм бол цөмийн одоо реакц гэдэг юм уу да. Тэ цөмийн юг бүр 30-аад оны ихээр санаачлаад оруулж байсан. Дээрээс нь болохоор зэрэг универсал одоо ийм их буу холын зажиг гаубис гэж ярддаг ч тийм холж бууддаг. За тэгээд ойрч тулсан дайнд бууддаг, танк зөнөөдөг, хуйг зөнөөдөг гэдэг юм ийм юг универсал их буу. Тий, универсал их бууг одоо хий гэж санаачилж байсан. За харин зүгээр цэргийн нэг мэрэгчлэнүүд дүгнэхтэй болохоор Тухачевскийг яг нэг хуучин хаан цэсгийн үеийг нэг олж авсан мэрэгжил биш үү? Одоо цэргийн мэрэгжил. Тэрнээс нэг идүү гардаг. Зүгээр урдаад л өөрөө нэг Наполеон Бонапартыг шүтдэг тийм үү? Тийм учраас хүүхэнд болчихсон тийм одоо юу гэдэг цэргийн тактикуудыг л хүмүүст хэрэгж хэрэгэлдэг байсан болохоос өөрөө юм шин тактик боловсруулна гэж байдаг маа гэж магадгүй энэ нэг атархагчдынх нь өгч юм уу тий. Тэгэхдээ хүмүүсийг удирдах чадна гэдэг л одоо тий авьяас л да. Энэ альва хүний тий энгийн том чадвар байна л да. За ингээд Тухачевскийг ийм одоо гялалцсан гоё ийм одоо маршал байжээ. Хамгийн залуу маршал байжээ. За тэгтэл Тухачевскийг барьж аваад за тэгээд түүнийг одоо юу гэдэг одоо Троцкигийн бүлэгт тийм ээ. За тэгэхээр зэрэг энэ бол нэг улаан террор гэж хоёулаа түрүүн ярьсан дараа нь нөгөө нэг одоо улс төрийн хилмигдүүлэл гэж хэлсэн. Улс төрийн хилмигдүүллийн ихэн гэж үздэг. Троцки болон түүний одоо юу гэдэг хамтрагчдын хэрэгэ гэдэг түүнийг холбогдуулж байсан байна. Ер нь бол яг энд нөгөө нэг ингэсэн Троцки зөвлөлт холбоот улсын ардын комиссарын зөвлөлийн Батлан хамгаалах комиссарын орлогч гэдэг бол одоо маршал цолтой маш өндөр цэргийн албан тушаал тийм ээ. Цэргийн хүний хувьд бол өндөр албан тушаал. Тэгэхээр зэрэг цэргийн өндөр албан тушаалтай хүн зөвлөлт засгийн эсрэг одоо хуйлдаан байгуулна гэдэг одоо бол айгүй хүмүүст айгүй үнэмшилтэй санагддаг байхгүй. За дээрэс нь болохоор зэрэг энд би нэг юу яатсан байл да. Түүнийг яагаад одоо их олон буруутгасан бэхээр за түүнд бол өөрийгөө Улаан Бонапарт гэдэг одоо юм хочтой байсан гэдэг шүү дээ тийм ээ. Улаан Бонапарт гэдэг нь одоо Наполеон Бонапарт гэж байгаа. Тэгтээ улаан армийн Бонапарт гэдэг. Бонапартын үзлийг их одоо юу гэдэг юу яадаг одоо шүтдэг. За тэгэхээр зэрэг Бонапарт ч бол хаан цэсгийн талтай хүн шүү дээ тийм үү. Наполеон бол түүний хувьд одоо рол модел гэсэн үг тийм. Одоо шүтэн биширдэг Наполеоныг. За хоёрдугаарт нь маршал цолтод нэг залуухан маршал цолтой байсан учраас атархагчд ихээ. Гуравдугаарт нь өөрөө цэрэг нэг хаан цэсгийн үеийн цэргийн удамтай улсуудыг зөвлөлт засгийн үед бол нэлээд Сталин тэр дундаа их одоо юу гэдэг дургу байсан гэж байгаа.
Зөв 7 дуурд нь болохоор зөвхөн дараагийнх нь болохоор иргэний дайны баатар байхгүй юу. Сталинд яг үнэндээ ингээд үзэхэр иргэн дайнд байгуулсан гай айгүй бага байдаг. Харин иргэний дайны баатаруудыг Климент Ворошилов, Семен Будённый тийм ээ гэдэг энэ Тухачевский гэдэг энэ том олон баатаруудыг болохоор баатаруудад Сталин ямагт атаархаж гэдэг юм тэднийг дарахыг хүсэж байдаг. Тэгээд дээрс нэг маршал цолтой хүн чинь бол ерөнхийдөө бүх юм одоо бэлэн байж штэ. Тэгээд ардын комиссар юм юм чинь. Тийм учраас Тухачевскийг барьсан гэж үздэг юм билээ. За тэгээд Тухачевскийд ямар одоо юу гэдэг хэрэгт холбогдуулсан юм бэ гэхээр зэрэг Лев Троцкийтэй. За тэгээд түүний хүү бас Троцкийтэй бас хамтарсан. За дээрээс нь бусад одоо юу гэдэг Троцкий хэрэгт холбогдсон улсуудтай хамтарч юу гэдэг зүйл засгийн эсрэг хуультай зохион байгуулсан. Дээрээс нь германчуудтай хамтарч ажилласан тийм ээ гэдэг. За жишээлх юм бол 1900 одоо юу гэдэг 37 оны 6 сарын 9-нд түүнд одоо ийм хэрэг тулгахтаа юу гэж хэлсэн бэ гэдэг бол 1930-оос 35 онд Германы Жанжин штаб зөвлөлт холбоот улсын талаарх мэдээллүүдийг дамжуулж байсан. Нэг юм байна. Хоёрдугаарт 1935 онд улаан айрмын одоо зохиосон энэ одоо төлөвлөгөө тактик тийм ээ тэрийг болохоор зэрэг бас одоо бусдад мэдүүлсэн гэдэг юм уу бусдад дамжуулсан гэж байна. Тэр нь болохоор зэрэг Польшийн айрын болон Германы одоо айрмын хоорондох тулдааны талаар улаан айрмын баримталж байгаа бодоо юу гэдэг хэрэгэ хүлээсэн гэж бас үздэг. Тэгж үздэг юм билээ. Энэ үйл явдлууд бол 1937 онд болж исэн. Тий. За Тухачевскигийн өөрийнх нь яг энэ одоо хувилдаан төр засгийг унгааж цэргийн ирэхээр улс орныг одоо өөрийн гартаа авах төлөвлөгөөг 1937 оны 5 сарын 1-нд яг энэ октябрийн одоо хөдөлмөрчдийн баярын үеэр хийн гэж төлөвлөсөн байдаг тийм ээ. За гэтэл 37 гэдэг бол нэлээд урагшаа өсрээд орчлоо л доо. 33 онд Германд Гитлер тэргүүтээ нацист засаглал гарч ирсэн. За нацист засаглал гарч ирэхээс өмнө 20-ад оны үеэс юм Тухачевскигийн өөрийн нууц бүлэглэл фракцтэй энэ хувилдааныг үүсгэн байгуулах бүлэглүүд ер нь ингээд хор найруулж эхэлсэн байх нь шүү дээ. 20 хэдэн оноос эхэлж одоо тэр ярианууд гарч ирсэн байлээ. Ер нь Сталиныг унгаана гэсэн яриа. За тэгээд үүнтэй холбоотойгоор барууны тагнуулын албатууд үнэн худлаа нь мэдэгдэхгүй те цуурхлуудыг одоо өгдөг байсан. Энэ бол улс хоорондын бас юм тактикууд тоглолтууд л явж исэн байж болно. Өгч байгаа мэдээлэл нь магадгүй нэг тагнуулын өгч байгаа мэдээлэл боловч худлаа мэдээлэл өгч хүмүүсийн анхаарлыг нэг тийш нь хандуулах ч гэдэг юм уу те. Энэ үед бол Сталиныг унгаах гэж байна. Цэргийн эргэлт хийх гэж байна. За тэргүүд нь бол одоо залуу маршал Тухачевский болон түүний одоо хамсаатан те хүмүүс байна гэсэн яриа бол эрт гарч ирж байсан. Тухайн үед германууд одоо 20-ад оны сүүл үед бол нацист гарахаас өмнө шүү дээ те. Германд ч гэсэн бас тиймэрхүү цэргийн эргэлт болж магадгүй гэсэн таамгууд дэлхийд даяар явж исэн байх нь. Тагнуулын байгууллагууд хоорондоо бас мэдээллүүд солилцож исэн байх нь. За тэрний энэ үр дүнд ингээд бужигж явсаар агаад те 37 он дээр очих гээд байна л да те. Тийм ээ те. За тэгэхээр 37 он болохоос өмнө өөр ямар зүйлүүд болсон. Гэтэл 33 онд Гитлер нацистийн тэргуунд гарч ирээд Орос бол одоо Оростой хамт нэг загвараар те нэгэн зэрэг ингэж бослого эргэлт хийх нэх гэсэн төлөвлөгөөнүүд яригдчихсэн бол магадлалууд яригдчихсэн бол Гитлер гарч ирснийхаа дараа Оросыг бол өөрийнхөө дайснаа гэж үзсэн. Ингээд ер нь бол Оростой бол харилцаа бол шал өөр болж эхэлсэн. Хүйтэн болж эхэлсэн. Иймэрхүү одоо Европт болж исэн юм улс төрийн үйл явдлуудад бас хамааралтай юм шиг санагдсан байхгүй Тухачевскийн. Яг үнэн тэр байтугай нэг Испаний иргэний дан Франкогийн одоо бүгд найрамдагчдтайгаа байлдсан дайныг хүртэл одоо дайнаас болж хүртэл гэж ингэж хэлдэг байхгүй. Ягаад тэгэхээр Тухачевский маршал Франко одоо сэргийн иргэтэн байсан. Тэгээд одоо засгийн эсрэг тэмцээд ингэсэн. Тийм учраас Тухачевскийг бас одоо дэгдэн засгийн эсрэг тэмцэхэд үгүйх гарцгүй чиний хэлдгээр хамсаатнууд Тухачевский маршал хүн учраас өөрийнх нь талын баримтлагч зөндөө байгаа. Өөрийнх нь талын одоо хүмүүс дагагч тий. Тэгээ өөрийнх нь бүр одоо ихтгэлтэй цэргийн ангиуд мангууд бас зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг Тухачевскийг баримтлахын тулд нэг ардын комиссаруудын Баталгаан амлахын ардын комиссарын орлогчийн албан тушаалаас нь буулгаад фронт командлагч болгоод тэгээд явж байхад нь Куйбышев хотод одоо очиж баривчилсан. За тэгээд
нөгөө айгүй олон юм ярьлаа шүү дээ. Хоёул одоо гитлэр мэдлэртэй гэх. Тэгэн гол нөгөө нэг айгүй миф байдаг л да. Миф байдаг гэдэг нь юу гэхээр зэрэг гитлэр за Тухачевский баригдсан. Одоо бид нар Орос руу дайрахад бид нарын өөрөөс одоо нэг цаад болоод ахаар хөнгөө боллоо гэсэн гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг би энэ нөгөө нэг Германы армийн хуранда фон Миттельбергер гэдэг хүний хэлсэн гэж ярьдаг нэг үгийг би та хэлье л да. За тэгэхээр Тухачевскиг бол улаан армийн одоо гавьяалаг жанжтын нэг, гарангуй жанжтын нэг. За тэгвэл түүнийг одоо коммунист гэж одоо гэж бодохоор зэрэг тэрэнд одоо түүнээс цааш маршал болсноос цааш явах газар байхгүй юм байна гэсэн гэж нэг юм яриа байдаг. Нэг Валтер Шелленберг гэж байдаг шүү дээ 10-17 учрал дээр гардаг. За СТ-гийн дарга цэрэг тагнуулын газрын дарга нь болохоор зэрэг ингэж хэлсэн гэж. За маршал Тухачевскийн хэрэг болохоор зэрэг Гитлер болон Сталины одоо хоорондох харилцааг ойртуулах ийм одоо алхам болсон юм аа. За тэгээд дээрэс нь болохоор зэрэг Гитлер зүүн фронтод өөрийн одоо холбоотныг олж аваад барууны эсрэг тэмцэх одоо тийм одоо тулгуур цэгэнд болсон гэж ингэж хэлдэг юм билээ. Яагаад тэгэхээр зэрэг Гитлер засгийн эрхийн төрөн гарлаа шүү дээ 33 онд гарчаад одоо нацист нам засгийг Германы засгийн эрхийг бариад ирээд за тэгээ маш их өөрчлөлт хийгдээд ингээд явж итэл Гитлер хинтийн эхэлж үзэх вэ гэдэг нэг сонголт гаргаж ирсэн. Хоёулаа зөвлөлт холбоотоос манай дайсан коммунизм бол сонирхолтой нь фашизмын коммунизм дургу, коммунизм фашизмд дургу. Тэгэхдээ тэр хоёрын нэг адилхан төстэй тал нь манай тал биш бол та нар бүгдээрээ дайсан гэдэг юм бол та ямар үзэлтэй байх намаагүй коммунист биш бол та коммунизм дайсан нэг нь та ямар үзэлтэй байх намаагүй фашист биш бол фашизмын дайсан гэдэг шиг ийм адил төстэй талдаа тэгтээ хоёулаа өөрөө хоорондоо бие нэг үгүйсгдэг. За ийм хоёр хүч бийж. Тэгээд энэ тайлбарлал дээр болохоор зэрэг баруунтай байлдах уу Оростой байлдах уу гэдэг гутаа за Оростой холбоотон болоод болвол баруунтай байлдана. За баруунтай холбоотон болоод Оростой байлдана гэж нэг юм ажиллагаа явуулж ирсэн. Нэг нь болохоор Тухачевскийг бариулаад тэгээд Сталинтай ойртоод одоо барууны эсрэг байлж эхэлсэн гэдэг. Түүхээс хараад хараа бас тэр жоох үний юм шиг. Ягаад тэгэхээр зэрэг Оростой тэд нар чинь гэрээ үйл тогтолцох гэрээ байгуулаад тийм ээ. Ингээд хамтраад Риббентроп одоо Молотов Гитлер за тэгээд Риббентроп Сталин гэдэг ч юм энэ хүмүүс хоорондоо уулзаж зураг авахуулаад хамт хундаг тулаад энэ нь харахаар зэрэг энэ хоёр хоёулаа бас одоо юу гэдэг дайны ихлүүлсэн гэдэг юм уу дайны их үед холбоотон байсан харагддаг. Тэр байтугай Итали Герман, Японы одоо фашист эвсэлд зөвлөлт холбоотон сүртэл орох уу үгүй юу гэдэг асуудал яригдчихсэн гэж одоо бас байдаг. Хэлцээрүүд хийгдчихсэн дайгах ш тий. Тэгэхээр зэрэг энэ үед Тухачевскийг одоо юу гэдэг нэг төрж хичээлж тагнуулын мэдээнүүд ингээ явуулдаг гэдэг шиг үнэхээр германууд одоо зарим нэг талаар ярьдаг ах. Германууд Тухачевскийн эсрэг материал биелдээд зөвлөлт холбоот улсыг зарсан. Тэр байтугай 6 сая рублээр зарсан гэж хүртэл юм одоо юу гэдэг яриа явдаг байхгүй. Тийм үү. Тий. Баримт гэхэд баримт биш. Зүгээр яриа. Тийм ээ. 6 сая рублээр Тухачевский эсрэг бидсэн. Гэхдээ тэр нь хуурамч заа. Гэхдээ хуурамч мэдээлэл дотроос хуурамчаар үйлдэл нь айгүй цөөхөн хувь нь. Ихэнх нь одоо яг үнэн мэдээлэл. Үнэн мэдээллийн дотор юу орохоор гэхээр нөгөө нэг хаан засгийн үеийн баримтууд тийм ээ Германы хорих лагерт байсан. Тэр үеийн хорих лагерт байхдаа германчуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан гэдэг ч юм уу ийм яваад тэгээ Сталины энээс нь болж одоо баривчилж авчээ гэсэн нэг юм яриа явдаг. За тэгвэл Тухачевский улсыг ер нь бол улсын орой дээр гарахыг хүсэж исэн ба штэ. Өөрийн хамсаатан дагагчтай тий. За гарсны дараа Орос улсыг ямар болгох гэж исэн юм бэ? Цэргийн одоо юу гэдэг хоёулаа нэг мифийн ярьж байгаа шиг заа цэргийн юу гэдэг дэглэмтэй ийм улс болно. Нөгөө би Франког юу гарч нэг юм тохиолдолч дурдсангүй л дээ. Бонапарт ч юм болохоор цэргийн одоо юу жанжин хаан засгийг яасан. Өөрөө бүгдийн захирддаг. Улсынхаа тэргүүн. Тий, улсынхаа тэргүүн. Тийм болно л гэж ингэж хэлдэг. Тийм ээ? Байсан байхгүй. Тэгтэл яг энэ баримтыг зөвлөлт боловсон коммунист намын төв хорооны архив, зөвлөлтийн армийн архив, зөвлөлтийн аялал хамгаалах байгууллагын архив, зөвлөлтийн тагнуулын архив тайвал болтоогүй. Германчуудыг өгсөн гэдэг тийм баримт байгаагүй. Зүгээр одоо бас цуу яриа болж. Тийм цуу яриа болж хуурж байгаа байхгүй. Тухачевскийг одоо юу гэдэг нь буруутгахын тулд ярьсан яриа. Зохиосон тий. Зохиосон. Тэр байтугай нэг имлэгт бас хөвтөж яхад нь өөрийн яг асарж исэн тэр асрагч совилогч нарын одоо эргэлтээр ирж тий цэргийн нэг тийм үл мэд хүмүүстэй эргэлтээр ирж уулзаж шивгэлдэж исэн сонссон гэдэг одоо тий сестра буюу совилогчийн хүртэл тийм одоо юу байд юм ба штэ. Тэгэхээр тухайн үед тэрийг
За чи тэнд сувилж исэн ими чин ингэж ярьсан болго гэд тулгсан ч байж болно. Тий харин тий. Эсвэл үнэхээр тэр сувилагчтай сонсчоод гүгж ирээд одоо матсан ч байж болно шүү дээ. Тийм ээ тий. Нөгөө хойч үед ярьдаг шүү дээ. Одоо 3 хүний нэг нь мэдээлэгч байлаа гэсэн. Тэгэхээр тэрэн шиг бас дээрээс нь хойч үед нөгөө нэргүү загтал гэдэг байлаа шүү дээ. Тэгэл одоо тэр хорооны хэрэг тэгээд доор нэг дугаар хорооны хэрэг тэр гэдэг шиг ингээд нэргүү загтлууд гэдэг юм уу. За тэгээ ямар ч үндслэхгүйгээр бас их олон юу яадаг байсан. За тэгээд нөгөө хүн олдоход хэрэг нь олдноо гэдэг нэг тийм стайлны үеийн хүртэл юу байдаг байсан шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр зэрэг нэг хүнийг баримтчилчихаар дараа нь тэрэн дээр янз бүрийн юм хийж болохоо гэдэг. Тэгэхээр зэрэг нэг энэ нь болохоор худлаа болж таарчин. За жишээлх юм бол бүр Оросууд өөрсдөө бичсэн байгааг нь би энэ нэг Aboznik.ru гэдэг вебсайт дээрээс би одоо олж уншиж байна л да. Тэгэхээр Оросууд энд эднийхэн болохоор зэрэг одоо юу гэдгийг юу энэ баримтчиг нь батлсан баримтчиг нь хайгаад ямар нэгэн бархимаар хайгаад тэр байтугай дараа нь дэлхийн 2 дугаар дайны дараа за тийм баримт бичиг байдаг бол бас яриа ингэж байгаа. Яг ориг хувийн өгөөгүй. Одоо манайхаар бол хуулбар. За энэ дээр болохоор фото гэж байгаа. Зургийг аваад тийм зураг өгсөн гэдэг. Зураг нь ч олдоогүй. За дэлхийн 2 дугаар дайны дараа Германы СС-тэй за тэгээ ер нь Германы одоо юу гэдгийг армийн архив, засгийн газрын архиваар бас бүгдийг хайгаад ерөөсөө ийм олдоогүй гэсэн. Тийм ийм бичиг баримт олдоогүй гэсэн. Тэгэхээр зэрэг ямар ч байсан гэсэн хэн бол Тухачевский бол одоо Германтай хамтарч ажиллаагүй юмаа гэдэг нэг ийм юм яриад байгаа юм. За хоёрдугаарт нь бас нэг буруутгах гэсэн юм нь болохоор зэрэг нөгөө нэг улаан одоо юу гэдгийг үнэхээр засгийн эсрэг одоо тийм бэлдэжсэн үгүй юу? Заговор одоо нэг хуйлдаан манай нэвтрүүлгийн нэртэй засгийн эсрэг хуйлдаан бэлдэжсэн юм үгүй юу гэдэг ингэж ярьж байгаа. Тийм одоо юу гэдэг талаар нь бас судалж үзсэн. За тэгэхээр зэрэг Тухачевский юуг одоо болтол ингэж үзчихэл идэг. Янз бүрийн мэдээж янз бүрийн талаас нь хараад янз бүрийн хүмүүс янз бүрийн баримт хэлж л идэг. А энэ дээр болохоор зэрэг ерөөсө Тухачевский хэрэг судлаа гэж яваагүй нэг нөхөр цэргийн архивд сууж агаад нүдэнд нь бас маш олон юмуд гарч ирсэн гэж байгаа. Нөгөө нэг Тухачевскийн одоо шүүх хурлын протокол энэ гэдэг юм одоо тэргүүнд гараад ирсэн протоколууд нь. Тэгээд тэрийг нь уншаа сууж байгаа дүнсэн нэг юм байгаад байгаа байхгүй. Тэр нь болохоор зэрэг үнэхээр ийм одоо хиний эсрэг, Сталины эсрэг, төрийн эсрэг ийм юу байгуулсан юм уу? Одоо хуйлдаа хийсэн юм уу? Дүгнэлт нь болохоор зэрэг НКВД буюу одоо дотоодыг хамгаалах ардын комиссар тухайн үеийн дарга байсан Ежовын одоо бусад зөвхөн Тухачевский Тухачевский хамсаатнуудын хэрэг дээр биш бусад бүх хүмүүсийг ингээд яллагтай хэрэгжилж ийсэн тэр одоо юу нь яг Тухачевскийн шүүх хурлын юм одоо яг адилхан байна. Тийм учраас энэ нэг л хүний гараар хийгдсэн буюу Ежовын толгойд нь одоо буугаад тэгээд ингэж одоо тэнийг хэргийг ингэж хүлээлгээд ингээд яасан гэд ийм байж болох магадaltaй гэж зохиолно шүү. Тий зохиолно. Яагаад ингэж үзэж байгаа юм бэ гэхээр зэрэг бусад одоо түүнээс хойш гарсан бусад бүх хэрэгүүдээр яг л тэм сценараар явагдсан. Яг л тэм найруулгаар явагдсан юм байгаа учраас энэ КВД-гийн одоо Николай Ежовын хийсэн ийм ажил байж магадгүй. Тийм ээ түүнийг зүгээр баримтчилж аваад ингэсэн байж магадгүй. Түрүү чи миний хийсэн шалтгаанууд энэ хаан засгийн үеийн одоо офицер тийм ээ хаан засгийн үе цэргийн боловсрол эзэмшсэн тийм ээ тэгээ иргэний дайны баатар энэ гэдэг нь болохоор Сталины нөгөө нэг эмзэг тал нь учраас Сталин Ежовт үүрэг өгөөд за тэгээ Ежов энэ нөгөө нэг хин одоо юу гэдэг Троцкий гэж шүү дээ. Троцкий чи энэс өмнө баригдсан одоо юу гэдэг Троцкий хэрэг гарч ирсэн. Тэгмээр тэрэн дээр л явж наасан байгаа даа. Тийм ээ. Хэрэг дээр нь давьсан наа гэдэг шиг. Тий. Наасан болохоос ш яг тусанд Тухачевский хэрэг гэж ингэж гаргаж ирээгүй. А зүгээр Тухачевский тэргүүтэй гэж ярьж байгаа нь тэргүү ягаад тэргүүн болж байгаа вэ гэхээр нөгөө л нэг маршал цол тийм ээ. Нөгөө л нэг одоо зөвл цэргийн үдирдэгч тэрүүгээр л болж байгаа болов гэж ингэж бодож байгаа. Тийм учраас ямар ч байсан гэсэн засгийн эсрэг юуг бол үнэхээр одоо юу гэдэг юм. Тэгэхээр энэ хоёр ийм хувилбар гарч ирээд байгаа байхгүй. Тухачевский болон түүний хамсаатнуудын зөвлөл засгийн эсрэг зохион байгуулах гэжсэн хувилбар. За нөгөө талаасаа Сталин тэргүүтэй түүний хамсаатан ойрны хүмүүсийн өөрийн өрсөлдөгч байх магадлалтай Тухачевский ийм эсрэг 57 онд хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Ямар хэргийн цагаат гсэн. Одоо энэ нэг хуйлдаа хийсэн гэдэг одоо энэ төрийн эргэлт хийх гэжсэн худлаа юм аа. Худлаа болж таарч байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг Хрущев гарч ирээд за 1957 онд гэж байгаа. Яг энэ хэрэгээр одоо юу яасан, буруутгагдсан, ял эдэлсэн бусад хамсаатнууд, Тухачевский болон бусад хамсаатнуудыг цагаатгсан байж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг
гэмт хэрэг гэж үзэх юм алгаа энэ. За тэгээд дээрэс нь хэдийгээр хоёулаа их нэвтрүүлгэхэнд ярьсан Тухачевский айгүй хурдан өчөөд айгүй хурдан хэрэгээ хүлээсэн гэж ингэж үздэг ч гэсэн тийм ээ яг хүлээсэн хэрэг нь гэдэг тэгэн гот нөгөө нэг одоо хийсэн хэрэг нь юугаараа баталгаачихгүй байгаа даа баримтаар. Одоо нөгөө хэлдэж шүү дээ немцүүтэй ажиллаж ирсэн гол тэр баримт нь байх хэрэгтэй. Тийм биз дээ немцүүтэй ажиллаж Тухачевский одоо ингэсэн немцүүд ийм одоо германуудтай хамтарч ялсан гэдэг тийм баримт авахгүй учраас германуудтай хамтарч ялж байгаа гэдэг нь хэрэг нь биш боллоо. Дараа нь одоо юу гэдэг нь төрийн эсрэг одоо террористад большевист намын коммунист намын төв хорооны гишүүдийн улс төрийн төвчний гишүүдийг амирсанд нь халдах орлого одоо хийжсэн хуульдаа хийсэн гэдэг нь тэр нь бас баримтаар баталгаажаагүй. Тэгээд дээрээс нь болохоор зэрэг одоо засгийн эрхийг авнаа гэж ингэж хуульдаа хийсэн гэдэг нь бас баримтаар баталгаажаагүй байхгүй. Тэгэхээр одоо хэрэг нь бүрэлдэхүүнгүй боллоо. Хэрэг одоо хүлээлгэх тийм одоо шаардлагагүй юм байна. Тэгээд хэлсээр хэлмэгдүүлсэн байна гэж цагаат. Буруутгажсэн бүх зүйл ангуудыг үгүйсгээд. Тий. Зөв. Тийм тэгэхээр зэрэг албан ёсны одоо юу гэдгийг албан ёсоор тэрийг бол Тухачевский гэдэг маршлыг бол одоо хэрэг хүлээлгэх тийм үндэслэл байхгүй гэж үздэг. За хэрвээ Тухачевскийн хэрэг үндэслэлгүй байлаа гэж үзэх юм бол Сталин түүний эсрэг ингэж буруу зүйл хийж хэлмэгдүүлсэн байж таарах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг одоо дараагийн хэсэг Сталин яагаад жишээлбэл Тухачевскийг түүнийг дөнгөж одоо юу гэдэг ингэсэн бэ гэдэг. За би түрүү хэлсэн нөгөө иргэнэ дайна Баатар Маатар гэдэг бол Сталины дургу сэтгүүдийн нэг. Дээрээс нь болохоор зэрэг бас л ард түмний дунд явдаг нэг юм яриа байдаг нь болохоор зэрэг Сталин Тухачевскигийн одоо хоёр эмэгтэй хүнээс болоод Басуу. Тий. Вера Давыдова гэж одоо Орсын тухайн үеийн зөвлөлтийн мундаг дуучин байжээ. Дөөрийн дуучин гэж. Тэгээ их театр тоглодог. За тэгээ нэг удаа тоглолтын үеэр болохоор зэрэг хин та танилцсан байгаа юм. Тухачевскийтэй танилцсан. За Тухачевский айгүй гой залуу. Тэр үеч одоо их гой залуу гэж одоо яг 40 гаруй насны хүн байж л дээ. Тэгээд их гой залуу. За тэгээ зөвлөлт дуудсан маршал одоо бид гялцсан хүн байж таарна зү. Энийг болохоор зэрэг яг энэ Вера Давыдова гэдэг хүн одоо нас ороод тийм ээ Сталинтай бол тэрийг бүр 19 жилийн туршид одоо ирээмийн харилцаатай байсан гэдэг яриа байдаг. За зүгээр тэр нь үнэн эсэх нь бол энэ бол манай нэвтрүүлэгт хамаагүй Сталинтай гэдэг нь. Харин Тухачевскийд одоо хайр сэтгэлийн харилцаатай байсан гэдэг талаар Вера Давыдова ямар нэгэн гэрээ гэдэг юм уу за тэгээд одоо тэмдэглэл гэдэг юм уу мемуар те дурсамж гэдэг юм тийм үлдээгээгүй. Гэхдээ еврей үндэстэй за Израильд амьдардаг нэгэн одоо зохиолч эрдэмтэн гэдэг юм. Тэр хүн бол тэрнтэй айгүй дотно байсан. Вера Давыдовад айгүй дотно байсан. Тэгээд тэр өөрөө нэг ном бичсэн. Номон дээр юу бичсэн бэхээр Вера Давыдовагийн одоо надад дамжуулж хэлсэн үгээ гэдгийг бичсэн. Тэрэн дээр одоо концертны дараа юу гэдгийг за Леонард Гентлин гэдэг хүн байдаг юм байна. За энэ 70-аад оны үед Израильд очичихсан ийм хүн байгаа. За энэ хүн хэлэхдээ болохоор зэрэг 1934 онд за Дзержинскигийн дурсгалыг хүндэтгэх ийм одоо концертны дараа түүнийг болохоор Климент Ворошилов хинтээ одоо Тухачевскийтэй танилцуулсан манай Вераг. Тэгэнгүүт гэж эхэлдэг. За тэгээд ягаад юу гэж танилцуулсан бэхээр за энэ миний орлогч Ворошилов ч өөр одоо Батлан хардын комиссар. За энэ миний орлогч гэдэг. Үнэхээр гоё залуу байсан. За тэгээд танилцаа салсан гэж байгаа. Дараа нь ингээ байж идэл нэг удаа хин Тухачевский уцтаад манай ихнэр одоо хэдэн 7 хоног явсан. Сараагаас одоо ингээд юу далаар явчихсан. Би ганцаараа сараагаас уулна. Хоёлоо уулзах уу гэсэн. Тэгээ за тэгэн гот нь хоёул энэ микрофон хаажлаач. Хоёроо уулзах уу гэх. Тэрэн зэрэг за тэгээгээ тэгэн гот нь машинтай ирж авсан. Тэгээ хоёулаа нэг тэр маршлын одоо зуны одоо цуслангийн байшин татсан, даачаад очсон. Тийм ээ. Айгүй нэг юм юу танил дэвнэс сценаар байгаа даа. Тэгээ даачаад очсон, цуслангийнхаа байранд татсан. Тэнд үнэхээр гоё орой хичнээн чанаг өнгөрөөсөн юм. Тэгээ явж ирсэн. За тэгээ ингэж явж байгаа. Тэгтэл Сталин одоо мэдээж шүү дээ. Одоо Тухачевскийн ардаас хүн тавьсан гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол Оросын одоо тагнуулын албаныхан Тухачевскийг мөрдөж эхэлсэн байсан үе гэдэг байгаа байхгүй. Тэгээд нэг эмэгтэйтэй одоо юу гэдэг нь одоо ингээд садхан болж нөгөөдг нь ч юу яаж гэдэг.
Тэгээ ингэж байгаа. Сталин нөгөө эмэгтэйт нь одоо уулзсан гэж байгаа. Тэгээ чи болоо. Тухачевскигийн эхнэр нь өвчтэй. Ягаад далаараа явуулсан гэхээр зэрэг тийм өвчтэй далаад ойр байхгүй бол одоо ингэж яаж чадахгүй. Эрүүл мэнд нь муу учраас чи бол. Гэсэн чинь одоо Вера нь хэлсэн байх л да би болж чадахгүй би одоо өнөхөр хайртай болсон гэсэн. Вера ч тэгээ бас сахилахгүй нөхөр. Вера Давидова тэгээд нөгөө хоёрыг чинь одоо салгаж чадахгүй болчоо. Тэгээ Вера Давидова цаашаа юу явсан гэж байгаа. Тоглолтод яваад тоглолтод яваад эргээд ирэхэд нь болохоор зэрэг хиний нарийн бичгийн дарга за Сталины нарийн бичгийн дарга түүнийг юу гэдэг нь угтаж авсан Поскребишев гэдэг хүн. Одоо хувийн нарийн бичгийн дарга гэж байгаа шүү. Одоо галтрын бодолтой угтаж аваад цэцэгт баглаа цэцэгтээ угтаж аваад за цэргийн коллегийн за цэргийн одоо прокурорын коллегийн хурлаар гаргасан шийдвэрийн дагуу Тухачевскийг будан хороолсон гэгээд инээсэн гэж байгаа. Тэгээд тэгэн гол Вера Давидова ингээл одоо юу гэдэг нь сонин болоод ухаалж гэхэд нь шууд тэрч аваад аваач машин суулгаад чи юу гэж байгаа. Маргааш өглөө чи Йосеф Виссарионовичийн одоо цуслангийн байранд очих ёстой шүү. Тэгэл тэгэн гол одоо юу гэдгийг Сталин мэдээж одоо Сталингийн хувьд зөвл холбоот улсын ямар ч эмхтэй хүнийг одоо наашир гэх тийм одоо гэхэд гүгүүх хүн байхгүй. Тэгээ Вера Давидова ч бас тэрний нэг болсон гэдэг байгаа. Тэгээ чинь ууй гашуутай байсан ч гэсэн Йосеф Виссарионовичийн Сталины одоо цусланд очсон. За тэгээ Сталин тэр хоёрын одоо хайрцаглал харилцаа эхэлсэн. Сталин өөрөө одоо тэр нэг боль гэдэг шалтгаан нь болохоор зөв Сталины Вера Давидова бас л тухайн үедээ л бас гоё эмэгтэй тэгээд авиастай одоо юу гэдэг тийм л байж л дээ. Тэгэхээр зэрэг Сталин магадгүй энэ дэр бичснээр бол Сталин бол тэр эмэгтэйд дурлцсан. Тэгээ одоо нэг өөрийнхөө өсөлтөгчийг замаасаа зайлуулж байгаа нэг хэлбэрээ гэж. Нэг Рокоссовский хэлдэг шүү дээ. Рокоссовский Сталин дээр орж ирээд нэг нөхөр Рокоссовский амар их одоо хүүхэн солих юм аа. Тэгээд дандаа царайлаа хүүхнүүд тохоо яах вэ гэж Сталингаас Сталин гэдэг яах вэ хэдүүл атархаа сууж байгаас өөр яах вэ гэд нэг тэгсэн гэдэг шиг нэг тийм яриа байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг Сталинд мэдээж одоо Рокоссовскийг ягаад оролдоогүй гэхээр дэлхийн 2 дугаар дайны үед Рокоссовский үнэхээр одоо ард түмний хайртай баатар болцсон байсан учраас оролдоогүй гэдэг ч юм тийм яриа байдаг ч гэсэн магадгүй Сталин өөрөө хэрэг хүссэн бол авчих байж авчих байсан Рокоссовскигийн. Гэхдээ Рокоссовскиг нэг сонирхолтой юм энэ Тухачевский шиг ингэж одоо хайрцаглал роман үүсгээд бүр хамт хамтаа амьдрсан тохиолдол биш үгүй. Рокоссовский солиод яваад байдаг гэсэн. Тэ одоо сайхан өөрөө их нэртэй одоо тэгсэн ч гэсэн зөвлөлт дуудсан маршал гэдэг одоо гоё тэгээ ч өөрөө Польш гардаг гоё залуу байсан чинь. Тухайн нийгмийн давхаргын элит гэдэг бол дандаа цэргийн удирдагч нар л байсан л та. Тийм шүү дээ. Ямар бизнесийн юу гэж байсан биш. Харин тий. Тэгэхээр зэрэг маршлууд том маршлууд гэдэг чинь бол тэгэл хувьдаа машинтай тий. Томчууд л да. Манай томчууд гэдэг чинь. Өөрөөс нь ингээд олигарх шиг хүмүүс яаж байгаа шүү. Тий. Вера Давидовагийн одоо дурсамжинд гэдэг юм хэрвээ энэ Гентлин гэдэг хүний одоо бичсэнийг үнэн гэж үзэх юм бол шүү дээ. Вера Давидова өөрөө бичсэн биш зөв Гентлин одоо тэрнтэй хамт одоо юу гэдгийг таньдаг байсан үнэн. Тэгээд 70-аад оны үед Израиль руу цагаачлаа гарцсан. За тэгээд Израиль руу цагаачлаа гарчаад байж хатад бичсэн ном байхгүй. Тэгэхээр зэрэг энийг бас баталгаатай гэж үзэх хэцүү. Гэхдээ бол энэ яриа гэдэг нэг үнэ. Гэхдээ бас үгүй гэж үгүйсгэд бас хэцүү. Үнэхээр яг тухайн үед Сталин бол харин тэгдэг байсан гэдэг байхгүй. Ер нь тэрний нэг юу байдаг ч одоо нэг наран дор зов гэсэд Утамлын сонцсон гэдэг кинон дээр яг Сталин төрсүүдийг тэмдэглэх гээл нөгөө төр чинь ингээл ирцэн байдаг шүү дээ. Тэгсэн төрсүүдэр ингээл Сталины зурагтай юм нэг торт хийгээл тавьчихдаг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь Сталин за тэгээ бүгдээр Сталиныгаа хоож идэх үү дээ. Тэр нэг тордонд өрхөн байхгүй болчихж байгаа байхгүй нэг зураг тий. Тэрийг одоо ингэж яаж чадахгүй гэдэг шиг Сталин бол бүхнийг айлгадаг, бүхнийг одоо юу яадаг тийм байсан учраас. Тэгээд өрсөлдөгч байх магадлалтай хүмүүсийг бол замаасаа зайлуулахаас өөр сонголтгүй гэдэг нь бол тэр заавал зөвлөлт гээд агаадаач биш л тий. Хүний л түүхэн тийм байж байгаа. Өрсөлдөгч л зайлуулж байна. Зүгээр арга хэлбэр нь жоохон новшин тий. Новшин гэдэг юм хэрэг өөр энэ л гэсэн өрмөц айстай л байна. Тэгэхээр зэрэг эн чинь нөгөө хилмигдүүлэлт явсан магадгүй нөгөө талаас үзэхээр бас Оросууд одоо заримдаа бас ингэж эхэлж байгаа байхгүй. Магадгүй үнэхээр бас Сталины эсрэг одоо юу гэдэг хуйлдаан байсан. Сталины одоо тийм байсныг үгүйс харахгүй. Яагаад тэгэхээр Сталин өөрөө тийм диктатур диктатор тий одоо дарангуулагч тэгээд хүмүүсийг шоронд хийгээд ингэж ирэхээр
Сталиныг буулгая гэсэн үгсэлтэй хүмүүс байж л таарна. Тийм ээ. Нөгөөдөл нь гарахгүй. Тэрнээс бүгдээр л одоо үгс үггүй дагаад байна гэдэг юу вэ? Тэгээ бас байсан байж магадгүй. Тэгвэл нөгөө нэг хэрэгэлсэн аргыг нь л одоо шүүмжилдэг болохоос биш. Үнийх нь хувьд гэдэг юм одоо юу бүр зарим нэгэн баримтар Сталиныг өөрөө одоо нөгөө нэг банкны дээрэмчин байсан ч гэж хүртэл ярьдаг тийм ээ. Тэгээ өөрөө цөдлөгөнд байж байхдаа нөгөө нэг одоо Оросын одоо эрэг үхэн биш тийм ээ хулгайч нар гэдэг эрэг үхэнтэй холбоотой байсан. Дараа нь засгийн эрхийн дарангуудаа эрэг үхнийг өөрөөхөө мэддэг тэр хулгайч нарыг хамгийн түрүүнд одоо барьж авч. Тэгээд дарж авсан. Ягаад тэгэхээр өөрөг нь тийм байсан гэдгийг илчлэх хүмүүс гэдэг ингэж ярьдаг. Тэр бол гэхдээ Сталин биш ч гэсэн хин ч гэсэн л тэгнэ. Тийм ээ. Хүний л гарах одоо юу бах та үйлдэл бах та. За Тухачевский хэрвээ яг энэ хувилдаанд үнэн байгаад төрийг эргүүлж чадсан бол тэртех 37 оны 5 дугаар сарын 1-нд яг Майн баярын парад гэдэг бол хөдөлмөрчдийн баяр болоод бүх цэргийн жагсалт одоо гоё ийм бүх цэргүүд чинь те гой хувцас өмсөд гарч ирж исэн байна. Гэтэл Сталин тэрэн дээр шүүм авцсан байсан. Шүүм авахта яг энэ Майн баярын парадаар яг энэ Кремлийг эзэлж авах гэж байна. За Мавзлей бунхныг дэлбэлэх гэж байна. За тэгээд өөрийн цэргүүдэд оруулах гэж байна гэд маш өндөр хяналтанд байсан гэдэг юм билээ. За Тухачевскийг Сталин бас нэг тактикаар ерөнхийдөө бодсон зүйлийг зөөлрүүлээд ингэж саармагжуулсан Английн те Хатан хаан руу томилгоонд явах гэсэн явах тийм ажлыг гаргаж ирсэн. Зохиосон ч гэх юм уу. Тухайд Англид бол тэр Оросыг төлөөлөөд те уулзах хэвээр хүний нэг нь бол Тухачевский юм а гэд чи тийшээ явна шүү гэсэн тушаалыг өгсөн байдсан. За гисэн мөртлөө яг Майн баярын парад болохын 3 хоногийн өмнө Тухачевский буцаад за явхаа болий бити яв гэд тушаалыг бас өгсөн байдаг. Ингээд ер нь их олон төрлийн тоглолтууд хийгдэж исэн юм шиг байл. Тийм ээ. Тэ? Сталин аюулгүй хартаа гэдэг юм даа. Тэгээд жирийн хүн одоо тэгж тэр том улсыг ингэж барьж удаан яахгүй тэ. Агуу хүн байна. Тий харин тий. Тэгээд нөгөө Тухачевский бас тэр Англи явуулахаар сонгосон гэдэг бас нөгөө бас зарим ярианууд нь болохоор зэрэг яг үүндээ бол Англи эзэн хаан дээр очиж Сталин юугаа хийгээ мэдэхгүй байхгүй одоо язгууртан биш одоо наацхийн соёл гэдэг юм одоо тийм юу байхгүй. Харин Тухачевский ч болохоор нөгөө нэг өөрөө язгууртны хүүхэд тийм ээ. Франц Германаар бол зүгээр ус зас байсан. Тий. Өөрөө язгууртны хүүхэд хэдийгээр аав ээж нь одоо хоос орсон ч гэсэн язгууртан удамтай. Тийм учраас эзэн хааны одоо Английн хатан хааны өмнө ч өөрөө яаж ялдар хийлэх вэ зүйл гентэй гэдэг. Тий харин тий. Тэгээ тийм талаар нь үзчихсэн гинтхэн тэгэж бодож явуулах гэж байна. Гинтхэн дургуун хүрээд ер нь одоо хаан засгийн юм бид нар чинь тэмцэж байгаа шүү дээ энэ гэдэг. Тийм ээ. Ер нь явхаа байл гэдэг чинь. Тий. Хөөхүүд. Нөгөө нэг гэтэл ард нь харин тийм Майн баярын тэр хувилдаан чинь яг гүйцэтгэн гээд ярьсан гэдэг байгаа шүү дээ. Тий. Вера Давыдов бол бодтой хүн. Энэ номыг бас нэг баталж болох тал нь юу гэхээр зэрэг их театр, Большой театр шүү дээ. Тэрэнд зөвлөлт бод улсын коммунист намын одоо төөрөн улс төрийн төвчнө гэж байнга очдөг байсан. Үнэ. Сталин бол тийм бүр очтой юу дуртай байсан. Булганин гэдэг юм уу хин гэдгийнтэй Киро, Булганин, Калинин энэ төр гэдэг одоо юу гэдэг том удирдагчид нь тэнд бол байнга очдөг байсан. За тэгээд тентхийн одоо бүжигчин эмэгтэйчүүдийг их таалдаг байсан. За Сталин бол бүр дахиж орчоод Сталин ороод ирэхээр бүх хүмүүс алгадчихсан шүү дээ. Тэгээ Сталин ч нэг эзэн хааны лоож гэж хамгийн гол тэрэнд нь суун. Тэрэндээ их дуртай байсан гэж орохоор хүмүүс босоод алгаад ашдаг. Дээрээс нь Сталин тэнд их театрт мэдээж одоо юу гэдэг нам төрийн тэргүүний ажилтнууд юу байдаг. Тэнд бас орж хэнийг яах вэ гэдгээ ч бас төлөвлөдөг байсан тийм ээ. Их театраас гарч ирэхэд нь их театр дотор бас нэлээд баримтлагаа явагддаг байсан. Сталин бас тэрийг харж их баясдаг байсан. Тийм ээ их нэртэйгээ ингээл гоё сууж байгаа гоё зэргийн том генерал хүмүүс баримтлагаа. Тийм гаднаас хүмүүс орж ирэл үнэлэх үзүүлэлт байгаа юм нэг ингээл энэ тэндээс явангууд эхнэрүүд нь сандраад үлдээл. За дээрээс нь бүр айгүй экстремист юм ярих бол Сталин ингэж харж агаад тэрэн дотор одоо сайхан эмгтээчүүд харуул нөхрүүдийн шуудаг тэрийг барь. Тийм ээ. Тэгээ эхнэр нь маргааш өглөө манай одоо цуслангийн машин дээр авчираа гэдэг ч юм. Тэм тушаал өгдөг байсан гэж хүртэл бас ярьдаг юм байл. За тэгэхээр 57 онд цагаа тагцсан цагаа тахта мэдээж улс төрийн үзэл баримтлалаар биш. Зүгээр хийсэн хэрэг нь одоо хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Хэрэг хийсэн гэх баталгаагүй байна, баримтгүй байна гэдгээр цагаа тагсан байна.
Тэгэхээр Тухачевский магадгүй тухайн үедээ хуульдаа хийх байсан ч гэсэн түүнийг одоо юу гэдэг нь баталж чадаагүй юм байна. Тийм ээ? Хуульдаа хийх гэжсэн гэдэг баталж чадаагүй. Германтай хамтран ажиллаж байсан гэсэн бол Германаас тийм баримт олдоогүй юм байна. Одоо олдоогүй. Тэгэхээр зэрэг магадгүй зөвлөл болгоод сайхан бол одоо архивын баримт устгасан гэж ойлгож болоё л та. Одоо болно. Дээрээс нь тий. Дээрээс нь нөгөө нэг тэр чинь бол яг их баримтаараа биш одоо юу гэдэг нь хуулбар нь фотопленка ирсэн гэдэг байгаа. Тэгэхээр тэр нь одоо юу гэдэг нь баримтаар олдог гэж болно. Тэгвэл Германд бас одоо германчууд одоо тийм одоо тагнуулан бүх баримтууд нь байдаг шүү дээ. Тэрүүгээр зөндөө олон зөвлөлтөд ажилласан хүмүүс илэрдэг бол Тухачевскийх бол ямар ч бас илрээгүй юм билээ. За тэгээд дээрээс нь тэр гийдлэр за Тухачевский гэдэг одоо хүн баригдсан бидний одоо дайрнаа Орос руу дайрахад ямар нэгэн тийм одоо юу байхгүй бид нарыг эсэргүүцэх тийм байхгүй гэдэг. Германч Оросоос айжсэн билээ шүү дээ. Хэрэг үзвэл ягаад тэгвэл Гитлерийн Герман бол жоох юу байсан. Хүч нь арай сул байсан. 30-д онд тий. Оросоос шииргэндэг. Орос ч н одоо нэг яадаг шүү дээ. Яг дэлхийн 2 дугаар Авгай хорны дайн 1941 оноос 6 дугаар сарын 22-нд одоо бид нар түүхэн дээр үзэхээр зэрэг германчууд дайрсан. Оросууд одоо ингээд байж хахад тэрний нэг зэвсгийн харилцааг нэг юм хүснэгт маягтай юм байдаг шүү дээ. Хуурай зэрэг гэхэд Оросынх тэд дахин баг, онгоц тэд дахин баг, танк тэд дахин баг. Тэрийг бол зөвхөн одоо дотоодын хөлийн ба дотоодын зэргийн тоо гэж Оросын өөрсдийн тэрнээс биш Оросын одоо айрмын тоо бол хамаагүй олон байсан. Одоо дэлхийн 2 дугаар дан гэсэн Википедиа дээр гараад ирэхээр зэрэг одоо тэр тоо яг зөөрө болцсон байлээ. Цэргийн тоонч Оросууд илүү, танкны тоонч Оросууд илүү, онгоцны тоонч Оросыг тэр үед илүү байсан. Магадгүй одоо гинт довтлснараа давуу талыг олж авсан байж байгаа. Нөгөө талаас тэр чинь гинт довтлол эхний өдөр 200 км явбал ингээд фронт татсан. Тэрний ард үлдсэн нөгөө нэг юм болчихгүй юу? Мараах болчихж байгаа шүү. Тий одоо юу гэдэг дайсны тий артаа фронтын шугам цаана үлдчихэж байгаа юм чинь. Тэрнээс биш ингээд тийм Германд ч их зөвөн довтлсон Барбарос төлөвлөгөөний гол утга нь тэдэн фронтоор зэрэг довтлын тэргээгүй. Ингээд ерөөсөө ингэж цөмөрч ороод 200 км явбал тэгэл тэндээ ингээд тогтчихж байгаа. Тэгээд тэрнээс хойших нь ардаас нөгөө нэг СС-ийг агцсан юм шүү дээ. Тэгээд нөгөө нэг залхаан цайрлуулах одоо тэд нар бид нар ардаас нь ороод тэгэл олдгсон хүмүүсийг устгаал олцож байгаа. Хохирол болчихсон тийм. Тэгэхээр зэрэг нөгөө нэг тэр хаваар байжсэн. Яг үүндээ бол дэлхийн 2 дугаар Авгай хорны дайн дэлхийн 2 дугаар дайн гэхлээр Оросууд ч гэсэн бас ингээд довтлох төлөвлөгөөтэй байсан. Германчууд довтлох төлөвлөгөөтэй байсан. Германчууд төрүүлсэн л гэж ярьдаг. Гэхдээ бас энэ чинь зүгээр яриа л да. Тийм ээ. Баримтч юм. Бас нэг яриа байна шүү дээ. Тэгээд ерөнхийдөө яриагаа өндөрлөе те. Хэрвээ энэ хилмигдүүлэлт гэж өнөөдөр үдсэн 67 онд бол энэ хүмүүсийг цагаатгсан гэж байна шүү дээ. За тэгвэл хэрвээ тэр хувилдагч нар төрийг эргүүлээд төрийн тэргуунд гарч ирээд цэргийн ирэхээр аваад одоо цэргийн дарга нар улсыг удирж байгаа зөндөл улс орнууд байдаг шүү дээ. Одоо Кубаас ахуулаад тэгээд хэрвээ тийм болсон бол Орос оронд дахиад 1917 оны хувьсгал шиг хүн болгон бие биенийхээ эсрэг гэдэг одоо бүр хин дийлэх нь мэддэхгүй тийм нөхцөл байдал үүсээд бүр үүмэн болох байсан. Тэгээ хэрвээ тийм үүмэн болцсон бол улс орны одоо нэгдмэл байдалтай тархаа бутархаа болоод яг энэ байдлыг ашиглаад үнэхээр Герман өөрийнх нь төлөвлөгөөг боловсруулсан бол Орос бүр нурах байсан гэж зүгээр таамгаар судалгаа хийж үзэж байгаа юм л та төгсөлтэй шүү дээ. Тийм сони юм байдаг юм билээ шүү дээ. Тэгсэн бол одоо дэлхий ямар ч байх юм бэ? Одоо тэгэхээр Оросыг бас бүгдээрээ европчууд хуваагаад идсэн бол нөгөө талаас Японууд гарч ирээд тий. За тэгэхээр тэр үед нь тэгээд Орос нь байхгүй байхад бол Монгол улс бол тухайд бол бас хэцүү байгаа шүү дээ 30-д онд тий. За гэтэл тэгээд энэ хилмигдүүлэлт бол давлгаалж яваад 37 онд Монголд ч гэсэн зааварчилгаа бараг чиглэл өгсөн байж байгаа шүү дээ. За та нар ер нь улс орондоо ийм юм хүмүүсийг барьж авч ингэхгүй бол төлөвлөгөө өгөх шүү. Чиглэл өгсөн байгаа да. Өөрөөр тэгдэг шүү дээ нөгөө тэдэн хүн барих хэрэгтэй гэж явж байгаад баримжилж явж байгаад ингэс нэг нь алга болцсон. Гэсэн заавал яг 14 хүн баримжилт гэсэн 11 хүн ч гэлээ. Нэг нь байдгүй яг гэсэн өөнийг барьж игээд хонио хариулж авсан 14 хүнстэй хүүхдээ хүртэл хонд наруулаа явж байсан гэдэг байна. Тэгэхээр зэрэг эн чинь нэг юм яг үнэхээр тийм аял занал ингээд ягаад тэрний эсрэг одоо шинжлэх ухаантаар төлөвлөгөөтэйгээр тэмцсэн юм бол биш болоод байгаа байхгүй тийм ээ. Сонирхолтой хувилбарууд гарч ирж байгаа. За. За ингээд өндөрлөх үү. Тэгээд за энэ үрээд манай нэвтрүүлэг өндөрлөлөө. Бидэн та хамт өсөй эрхэм үзэгч танд баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа. Баярлалаа.
байна.